Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эгтгэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхд нэр хэм бэлээ? Бүжинлам. Ангиа сургуулиа бүтнээр нь байна. Хоосын март нэрэмжит 52 дахь сургуулийн Наранбат гүштэй 5 ангийн Бүжинлам байна. 5 ёо юу? Тийм. За. Одоо манай дугааруудад 52 дугаар сургуулийнхан агуу хөгжмийн нэрт зохиолч Галмонтох багшийн маань ажиллаж амьдарч ирсэн тэр сургуулиас оролцож байгаа хүүхдүүд байна, тийм ээ. За ингээд дараагийн хүүхэд 5 ангийн сургууль Цэлмэн дээр. Сэлмүүн дээр дараа 52 дахь сургуулийн 5 ангийн сурагч Хатангаа. Хатангоо орж иржээ. 52 дахь сургуулийн 5 ангийн сурагч Гантигма. Гантигмаа. 52 дугаар сургуулийн 5 ангийн сурагч Зэ Модон шин юу? Модон шинэ зураач орж иржээ. 52 дахь сургуулийн 5 ангийн сурагч Элбэрэл. Элбэрл орж иржээ. За, удахгүй хүүхдийн баяр болно уу? Тэгэл одоо зургийн уралдаанууд их олон зарлагдана, тийм ээ. Тэгээ өнөөдөр бол нэг зураач охин гэсэн нэг хөөрхөн ийм хөгжилтэй гой дүрийг та нар хувцсын өөрөөсөө зохиочихорой. Багш нь өөрийнхөө нэг юу зохиоч. Тэгээ ингээ бэлэн бол мастер аваад шууд эхлэе. Багшаа. Юу эрэгтэй болох зурч юу? Болно. Тэр төсөөллөөр л хийж. Оо, ийм нэг 100 дугуйг ингээ гаргаад ирчих. Чихэн гараад ирчихвэн, тийм ээ? Хүүхдийн төрх. Оо, ингэж орж ирээд энд нэг чих ороод ирчихвэн. За манай 5-ын бол одоо шууд зурна шүү дээ. Хүүхдийг бол доотлих нь иймэрхүү ном зураас хийчихээ. Ингээл. За хүүхдийн толгойн хэлбэр бол гараад ирж байна. Хүүхдүүд үсээ ингэж нэг урдуур хойгуураа ингэж юу яадаг тийм ээ. За үс урт байж болно уу? Үсүүл жилэт. Хамгийн гол нь энэ дээрээ хүзүүгээ ингэж залгаад ингээд захыг хийж байгаа бол би рүү норно доо. За манай том наснууд бол зургийг бол одоо маш гоё сэтгэж өөрсдийнхөө гоё зурдаг тийм ээ. За охины нүдийг том хийх тусмаа их гоё бол. Ингэж. Ингэж орж ирж байна шүү дээ. Нүдний хоорондох зай хол байх тусмаа их хөөрх харагдана. Хамар энд ороод ирлээ. Хөмсгний дээд талдыг нилээн ингээд зузаалчих. Октооч одоо бас соримоос ихтэй тийм ээ. Тэгээд ийшээ ингээд соримоосыг ингээд дэрвил гэж болно шүү дээ. Оо. За энэ дотор нь нөгөө нүд маань ингээд ороод ирж байна. Хөмсөг жирүүгэр. Ийм талтай. За багш нь яагаад энэ хүн зур харгыг их олон заагаад байна гэхлээр хамгийн их гоё зурж сурах ёстой юм чи одоо хүн янз янзаар зурж болдог тийм ээ. За авруул нь гараад ирлээ. Доошогоо. Оот. Ингээ уруулыг хийчих нь нүдэндээ цагаан үлдээнгүүтээ дотор хар нүдийг ингээ бодчихно. Нүдэн дотор би тэр цагаан үлдээсэн байгаа үз? Оо, ингэж. За ингээд нэг зураач охины дүр төрх гараад ирж байна. За бие бол хэлбэрхаа. Биеийг бол одоо жижиг хийж болно. За манай 5 дугаар ангийнхан одоо том насныхны зурх юу нь бас өөр. 5 настай хүүхдүүдэд дүрсээр зурх аргыг зааж өгөх бас нэг өөр.
хөлийг өндөр хийж өгч. Яг гутал нь бол бас нэлээд тийм том хийвэл бас их зүгээр болдгийг шүү. Энээс том хийсэн ч болно. Тэр тусмаа гоё харагдах нь шүү дээ. За цамцных нь ханцыг хийцсэн тийм ээ. Одоо энэ дээр гарыг хийхэд. Харандаага барьц. Ийшээгээд нэг жаахан бүдүүрч байна тийм ээ. Оо энэ гар нь яг уу 6 барьц. Энэ зурсан 6 барьцсан байх нь шүү дээ. За энэ дээр одоо юу зурсан байж болно шүү дээ тийм ээ. За энэ зургийг бол та нар өөрсдөө юу ч бол хамаагүй ингэж зурчих шүү дээ. За одоо ингээл будах гэж одоо сайхан хамгийн гоё ажил хийж байгаа юм да. За үсийг бол одоо өөрсдөө сонгоно. Ямар л өнгө байж болно. За ингээл логтууч одоо нүдэн дээр ингэж юу өгөөл. Нүд бол одоо тэгээ бас өөрсдөө сонгоно. Одоо будгийг бол хэдүүлээв шүү дээ. Та нарт өгчлөө шүү дээ багш. Оо ингээл нүд дүрлийгээл. Сүүдэр хэсгийг ингээд тэмдэглээ явцсан ч болно. Битүү будцсан ч болно. Ямар ч байсан багш нь энд нэг ийм юу тэмдэглээд. За хацар нь энд ингээд төгөмт. Энд бас нэг ялаа үлдээж байна тийм ээ. Хамран дээр бас нэг ийм юу байж байна тийм ээ. Доод эрүү хэсэг чи яг сүүдэртэй байж байна. Энэ ингээ улаанаар бодогдчихж байгаа уруул. Уруулан дээр бас цагаан үлдээвэл тэр гэрлийн гялаан харагдаж идэг тийм ээ. За ингээл одоо хувцаа бол яг өөрөөсөө зохиогоо явчих шүү дээ. За хөл бол яг энэ хөл төр ингэж бодогдож байна. А хүзүү. Оо ингээд гараад ирж байна. Оо энэгээр нэг юм шүүдэр ингээд өгчөж болно тийм ээ. За ингээд үс удах ажил гарна да. Үсээ одоо тэгээ манай хүүхдүүд чи үстэй мэддэг тийм ээ. Яг тийм өнгөлөг ногоон ч хийж болно, ягаан ч хийж болно, янз янз байна шүү дээ тийм ээ. За ингээд удаа явчих шүү дээ хэдүүлээ. А будахта биерэн боломастаа ингээд жигт хийлээд. Урагшаа ахаад байгаа. Тэгтээ зөөлхөн дараал ингээд явчихна. За зураг уул сайхан болж байгаа. Энэ хооронд хэдүүлээв штэ. Буданга Монгол улсын гавьяат багш Галмантах багшийн 52 дугаар сургуулийн урээ дугааныг дуучих. Тэгээ нэг жаахан цоглог болъё тийм ээ. Юу гэж эхэлдэг вүлээ? 3 И. Намнаас цохаурууч Нэмэт хүратагууч ардын багштай өчрүүж өгсөө ачигэмээ сургууль минь байна ачиг хариулна ардыг битэр бадрахана зөнжиг уртай сургуульда зөн ёо заавал оо тэгээ Галмантах багш чинь сайхан дуудъя. Хөөхөд насанд хүргэж өгдөг. Галт тэрэг хэрвээ байдаг бол
Нүдээ дарсан чинь чихээр гэл. Маш олон дуутай. 500 хүүхдийн дуу ганцаараа зохиосон ийм сайхан авьяастай хүн. 500 дуу шүү дээ. За ингээд сайхан зураг. Зүгээр 500 дуу хийх гэж хэр бол хэр Оо тэр чи одоо тэгээд бүх насных нь ажил шүү дээ. Мундаг авьяас байгаа шүү тийм ээ. Тэгээ галмантах багшийн дуунууд ч одоо хүүхдийн баяр одоо хаян тэнд ерөөсө дандаа дуулагдаж байдаг. Сая багш нь галмантах багшийнхаа кабинетыг очиж үзсэн нэг давхарт байсан чинь өөрчлөгдөд спорт заалныхаа наан хачин гоё тогтчулж хэлж шин. Тэгээ хөгжмийн зохиолчдын зургийг бүгдийг хадна гэсэн. Танай хөгжмийн багштай уулзаа. Ингээд бас нүдэн дээр сүүдрөгчүүл бас их хаштай байх болно. За тэгээд одоо ховтсолж хилүүтэй тийм ээ. Багшигаа нэг дуурайгаа тэрэггүй. Тэгээд өөрөөсөө сайхан. За ингээд зураг гүйцэтгэж зурагтаа будагдаад ирэхлээр гоё болно. Элбэрэл чинь том болоод ямар мэрэгчтэй болох юм? Хуйлч. 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 Болно. Модон шинэ. тоглоом зохион бүтээн. Компьютер дээр тоглоом зохион бүтээн. Бүтээнтэй. Сайхан тийм Монгол гоё тоглоом байг болгоорой. Тэгтээ сэтгэхгүй хөгжүүлдэг. Нэг юм ингээд унаад байдгүй те. Дуустгүй юм биш. Хүүхдийн оюун ухаан хөгжүүлдэг тийм. Антигма ямар мэрэлдэг. Эмч болно. Хатангоо. Ютубер. 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 Тийм үү. Цэдмэн дээр. Хуйлч. Хоёр хуйлч гараад ирсэн шүү. Зохиолч юу? Сайхан зохиол бичээрэй. Яруу найраг өгүүлэг тууж армаан гэж явчихсан шүү дээ. Бүжин лам. Дэлхийд алдартай Зохиолч. Танайхаас хоёр мундаг зохиолч, нэг хуйлч, нэг ютубер. Тоглоом зохиогч. Тийм ээ. Гантиг маш чи юу гэлээ? Эмч. Мундагуд гарах нь дээ. За сайхан. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаад зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа. 52 дугаар сургуулийн 5 Ё ангийн одоо мастер зураач хүүхдүүд юм байна. Сайхан бүтээлийн үзэн хийдүүлээ. Ер нь 5 наснууд бол ингээ хэлбэрссэн, юм ойлгогдсон дүрс юугаар төсөөллөөрөө энэ сайхан зургийг ингээ зурдаг. Тэгээ энэ сайхан бүтээлээ гаргасан 6 янзын сайхан дүрийг одоо үзүүлэх гэж байна. Ингээд эхлээд авьяаслаг зураач Бүжин ламынхаа зургийг үзье. Тийш харуулад. За. Ийм гоё хөдөлгөөнтэй хөөрхөн хүүхдийг. Одоо ингээд зурцсан юм чинь одоо ээж хүүхэд байлаа гэхэд ээж нь аав нь тийм ээ дүүн гэдэг. Энэ нөгөө хүүхдийн баяр зориулсан уралдаануудад одоо ингээд сайхан зураг өгөөд оролцож явах хэрэгтэй. Шидэд тарандаагаас бас судалгаа зарах бодолтой байна бид нар. За сайхан зураг зурсан Бүжин ламдаа баярлалаа, амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Сэлмэн Дарь. За зохиолч Сэлмэн Дарь өөрийнхөө номыг бол одоо ингэж хэмглэж зурчих шүү дээ. Тийм ээ. Амьтны тухай өгүүлэлгүүд ч юм уу сайхан зохиолоо. Зураач хайхгүй. Шууд өөрөө зохиогоо зурчих. Үнэхтэй өвлгөр байсан бол тэрийгээ матар юу байсан бол ингээд бүгдийн турга ишиг тий. Энэтэйгээ сайхан хослуулаад энэ зургаа сэдв зураг болгоо баяжуулаарай. Сайхан зураг зурсан Сэлмэн Дарьтаа улам их амжилт хүсье. Мондог. Сайхан жигдхэн байна. Сайхан зурдаг хүүхдүүд байна. Дараагийн авьяаслаг зураач Хатангоогийн зургийг үзье. За манай телевиз үзэх хүүхдүүд та нарыг дагаад бас ингэ зурж байдаг. Тэр ингээд гараад ирж байгаа. Дуусаад ирэхлээр гоё болно. Ерөнхий хүүхдийн дүрх байна их зураач сайхан хүүхэд тийм ээ. Та нар яг энэ сайхан дүрслэлийг маш гоё амжилттай гаргаж байна. Ер нь палаж нь ингээд орхицсон ч баг болохоор их модны палаж байна шүү дээ тийм ээ.
За сайхан зурсан хатанга одоо улам амжилт их амжилт. За 52-ийнхэн бол мундаг байна. Сайхан зурсан хатанга одоо улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Гантигмагийн зургийг үзье. Аимч Гантигма. Эмч Гантигма зураг хэрэгтэй. Маш гоё гүйцэтгэлтэй, сайхан зурсан. Үсийг ингэж ард талд нь ингэж тавьж өгнө гэж маш гоё. Тэгэхээр зураг зурах арга гэж байдаг. Ерөнхий төрхийн ингэж сайхан хэтрүүлээд ёгт маягаар хөгжилтэй хошин ийм гоё илэрхийлэлээ гаргаж ирвэл Google-дэн гоё дүр болдог байхгүй юу. Гантигмада улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач модон Шанью сайхан нэртэй үүдээ ирээдүйн зураач болох юутай компьютер дижитал чиглэл рүү ингээ ороо ивчвал маш гоё болно. Дүр бол гоё өөрөө ингээ зохиочж байгаа. Ерөөсөө төсөөлөл гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу. Тэгээ энд бол өстө маш гоё хөгжилтэй хөөрхөн дүрийг ингээ сайхан уран гаргаж ирсэн. Модон Шаньюнда улам их амжилт хүсье. Баярлалаа. Сайн юу болно гэлээ? Зураач, компьютер тоглоом бүтээгч, зохион бүтээгч болно. Дараагийн авьяаслаг зураач Элбэрэл. Элбэрэл өөрийн гэсэн онцлогтой. Өөрийн гэсэн дүрийг маш гоё дүр сашиглан ингэ сайхан гаргаж ирж байгаа. Энэ бас нэг хэлбэрийн их гоё шийдэл шүү. Маш гоё төсөөллийг гаргаж ирж байна шүү дээ. Энэ чинь яг ингээд багшийнхаа зурснаас өөрийнхөө төсөөллийг нэмээд ингэ гаргачих талаараа маш гоё болж байгаа. Сайхан зураг зурсан Элбэрэлдээ амжилт хүсье. За ингээд багш нь яадаг үлээ. Бэлгээ гардуулнаа. За өнөөдрийн та нар төгсөн энэ жимсгэн шихрийг хамталж дээр. Энэ сайхан цэлцэг нүр чихрийн хамт би Монгол хүүхэд гэж далай жамц ахыг сайхан бүтээд бай. Ялангуяа манай зохиолч болох хүүхдүүд их хэрэгтэй гарын авлага. Эхнээс нь аваад дуустах сайхан уншаарай. Мөн луудаа гэр бүлийн тоглоомтой бэлгэлж байна. За Элбэрэлдээ амжилт хүсье. Би Монгол хүүхэд маавраа. Модон Шаньюнда амжилт хүсье. Гантигмадан амжилт хүсье. Хатангод амжилт хүсье. Баярлалаа. Мундардан амжилт хүсье. Өчнөлмдан амжилт хүсье. За ингээд өнөөдөр хичээл өгөр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай.